Цагдаагийн байгууллага 95 жилийн ойн хүрээнд Чингисийн талбайд яг одоо нээлттэй хаалганы өдрийн үйл ажиллагаа болж байна. Энэ үеэр иргэдэд цагдаагийн байгууллагын бүх салбар нэгжүүд үйлчлэгийг хүргэж байгаа юм. Ялангуяа замын цагдаагийн газрын лицензийн төв иргэдэд жолооны үнэмлэхтэй холбоотой бүх талын үйлчлэгийг үзүүлж байна. Хайсан гэсэн жолооны үнэмлэх сэргээх, шинээр солих, эрх сэргээх, жолоодох эрхээ хасуулсан иргэдэд сургалт явуулж байна. Жолооны эрх сэргээх, хайсан гэсэн жолооны үнэмлэхийн материалыг хүлээж авах, мөн өргөдөөсөн жолооны үнэмлэхийн материалыг хүлээж авах, одоо зөвшөөрөл хяналтын чиглэлээр иргэдэд галцсыг худалдаж авах та ямар материал бүрдүүлэх үү, хаана хандах уу гэдэг чиглэлээр яг үндсэн үйл ажиллагааг үзүүлж байгаа. Иргэдийн хувьд ихэвчлэн жолоодох эрхээ сэргээлэхээр очролжээ. Жолоодох эрхээ сэргээлэх тохиолдолд тухайн иргэн өөрийн биеэр иргэний цахим үнэмлэхийг хамт очих шаардлагатай. Мөн жолооны үнэмлэхийн 12,500 төгрөгийг банкнд тушаасан байх юм а. Мөн жолооны үнэмлэхийг хайж гээсэн иргэд банкнд мөнгө тушаагаад эрүүл мэндийн хуудас бүглэж хүсэлт бичээд иргэний цахим үнэмлэхийг канаандаж авч ирэх шаардлагатай. Иргэд цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдол санал хүргүүлэх боломжтой байна. Мөн хууль зүйн зөвлөгөө авах, цагдаагийн албанд орох иргэнд тавих шалгуур, хууль сахиулахын их сургууль, цагдаагийн болон ахлагчийн сургуулийн эсэлтийн журмын талаар мэдээлэл авч болох юм байна. Өнөөдөр бол цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой иргэдэд санал хүсэлтээ хүлээж авах, иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, цагдаагийн байгууллагт дэлхийн орох сонирхолтой иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх. Одоо төрийн захим үйлчлэгээр гардаг лавлгаа мэдээллүүдийг нэг цэгээр өгж байна. Жолоочийн одоо хариуцлага оноо гэж хэрэгжүүлсэн тийм ээ. Оноогоо асуусан иргэдэд сургалт зохион байгуулж оноог шалгалт авч оноог нөхөж байна. Тээврийн жолоодох эрхийн үнэлгээ хайж гээгдүүлсэн болон хуучин үнэлгээтэй иргэдэд шинэ үнэлэх өгөх энэ хэвлэж өгөх ажлуудыг бол зохион байгуулж байна. Өдөрлөгт цагдаагийн ерөнхий газар, хууль сахиулахын их сургуулийн цагдаагийн болон ахлагчийн сургууль, улсын бүртгэл статистикийн ерөнхий газрын нэгжүүд, улсын бүртгэл статистикийн ерөнхий газар, замын цагдаагийн газар, лицензийн төв зэрэг байгууллагууд оролцож байна. Мөн зуны амралтаар жуулчдад туслах оюутан цагдаа хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байгаа юм байна. Энэ үеэр иргэд тус хөтөлбөрт бүртгүүлэх мэдээлэл зөвлөгөө авч болох юм байна. Эдгээр үйлчлэгийг өнөөдөр оройн 17 цаг хүртэл Чингисийн талбайд иргэдэд үзүүлж байна.